За энэ зөрчлийн хуультай холбоотой бас энэ банк түүний хараад эсвэл охин компани гэсэн банкнд өөрчлөлтгүй гэдэг энэ өөрчлөлтийг дэмжиж байна. Гэхдээ яг банкны тухай хуулинд бол бас нэлээд харж үзэх зайлшгүй харж үзэх шаардлагатай тэм зүйлүүд бас байгаа. Тэрүүн дотрууд бол банкны тухай хуулийн 3.1-2-д харилцаа хамаарал бүхий этгээд гэж оруулсан байж байна. 3.1-2-д холбогдох этгээд гэж оруулсан байна. Харилцаа хамаарал ерөнхийдөө бол ингээд үндсэндээ охин компани эсвэл бол хараат компани гэдэг нэрийн доор эсвэл бол харилцаа хамаарал бүхий этгээд гэдэг маань үндсэндээ толгой эргүүлэх шахам юм болчиход байна л да. Энэ өөрөө бол бас тийм мэдгцүүд нөлөө үзүүлдэг. Яг үр дагавар нь юу үүсэх вэ гэхээр мэдгцүүд нөлөө үзүүлдэг. Монгол банкны өөрийн үзмжээр тодорхойлох тийм боломж олцоог бас нээгээд өгч байгаа. Түүнээс гадна банкны тухай хуульд харилцаа хамаарал бүхий этгээд холбогдох этгээд гэдэг нэрийн доор ер нь агуулгын хувьд компани тухай хуулийн дэлээр үндсэндээ нэгдмэл сонирхолтой этгээдүүд гэдэгтэй л агаар нэг сонсогдож байна. Энүүн дээрээ бас нэг зайлшгүй өөрчлөлтийг хийх шаардлагатай маа гэдгийг бас хэлмээр байна. Энийг протокол тэмдэглүүлчихье гэж бодож байна. За хоёрдугаарт бол одоо бид нар нөгөө их хурлын хоёр банкны хорооноос ажлын хэсэг гарч ажилласан. Үндсэндээ бол 4 хуулийн ажлын явц ямар байна, энэ хуулийн хэрэгжилт газар дээр ямар байдалтай байна вэ гэдэгтэй танилцаж тодорхой дүгнэлт гаргахаар ийм хуулийн ажлын хэсэг гарсан. Энэ нь бол одоо хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хууль, гэмтгэргээ сурчлан сэргийлэх тухай хууль болон гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх хуулиуд ийм ажлын хэсэг гарч ажилласан. Ажлын хэсэг маань бол 10 сарын 19-наас ажиллаа эхэлсэн. Тодорхой төлөвлөгөөний дагуу ажиллаад явж байгаа. Өчигдөр хүртэл дэд ажлын хэсэг хуралдаад явцсан. Үндсэндээ бол одоо өнөөдөр энэ хүний эрхийн тухай 16 дугаар илтгэлийг хилцэгтэй холбоотойгоор гарсан ажлын хэсэг учраас бас болд гишүүний асуултанд хариулахад энэ ажлын хэсгийн ажил маань бол хараахан бас дуусаагүй байна. Ягаад вэ гэхээр энэ бол өөрөө бол дандаа хүний эрхийн асуудалтай холбоотой, хүүхдийн эрхийн асуудалтай холбоотой учраас нэлээд олон юмнуудыг харж үзэх шаардлага байж байгаа. Энэ зохиох бүх төвшөнд одоо хууль эрх зүйн төвшөнд, өвшөө дээрээс нь засгийн газрын төвшөнд, шүүх хуулийн байгууллагуудын төвшөнд болон орон нутгийн төвшөнд ямар дүгнэлтүүд гарах вэ гэдгийг нь бас нарийн тодорхой гаргахаар ингэж ажиллаж байгаа. Тэр ч утгаараа бас тодорхой бас цаг хугацаа шаардлагадсан. Ирэх 7 хоногоос оруулахаар бид нар бас ингэж төлөвлөж байгаамаа. Нөгөө талаараа энэ ажлын хэсэг маань бол 8 гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгаа. Энэ 8 гишүүдийн 4 нь томилтоор ажиллаж байгаа учраас яг ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээр хуралдах тийм боломж олцоо бас яг өнөөдрийн нөхцөлд бас үүсээгүй учраас энийг бас хойшлуулах саналтай байгаамаа гэдгийг нь хэлж байна. Ажлын хэсэг бол бас энүүн дээр ач холбогдол өгөөд ялангуяа хүний эрхтээр ач холбогдол өгөөд зөвхөн хууль зүйн банкны хорооноос ажлын хэсэг гараагүй бас нийгмийн бодлого соёл шинжилгээ ухааны банкны хорооны төлөөлөлтөд орж байгаа гэдэг утгаараа хамтарсан ажлын хэсэг болж ингэж ажиллаж байгаа. Энүүн дээр бол их хурлаас юм уу ямар нэгэн байдлаар улс төр хийхгүйгээр ихээхэн ач холбогдол өгч хоёр банкны хорооны хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа гэдгийг бас танд хэлье гэж бодож байна.